Өдрийн мэнд Нарны аймгийн монголчуудаа. Шинжлэх ухаан тань мэдхүй од мөндөр сувгийн бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг эхэлж байна. Өнөөдрийн дугаарыг аялах боломжийг хүн бүр дүрээтэй Join Me-ийн мэн болон ногоон ирээдүг хөгжүүлэгч MMS компани эзэмшиж байна. Студид хөтлөх цомирлог болон зандаа миний бие. За өдрийн мэнд цаамаа. Өдрийн мэндэ. За өнөөдөр мафын талаар ярина. Монголчууд бид ер нь загалмаас эцэг Америкт нэг удаа гэдэг уран сайхны кино ч юм уу бид багада бүр Италийн алдарт 8айлж гэж цуврал үзсэн шүү дээ. За тэнцээс маф гэдэг нэг аюултай байгууллага гэдэг бол багаас мэддэг болсон. Өмнө нь бидний мэдгүй дэлхий дээр Мөнхбаатар ч гэсэн ер нь хятадын триад те Орсын мафын талаар ярьж байсан бол өнөөдөр Америк дахь тэр Италийн мафын талаар тэдний гарал үүсэл мөн ямар алдартай толгойлогчд байсан тэд эцэстээ яаж дууссан ч юм уу тэр тухай ярих юм. За маф гэдэг үгийн яг нарийн гарал үүсэл нь яг тодорхойг байгаа. Араб хэлний муафа буюу хамгаалалт, аюулгүй байдал гэдэг үгнээс үүссэн байж магад. Мөн араб хэлний эсвэл махиас буюу одоо зөрмөг, түрэмгий, онгироо гэдэг үгнээс гаралтай байж магадгүй гэдэгт хамгаалаа. Яг тагийн байхгүй. Ямар гарал үүслийг мэддэхгүй хэрэглээнд нэвтэрсэн үг байдаг шүү дээ. Ер нь одоо чинь монгол хэлэнд мань хашир гэдэг нэг үг байдаг шүү дээ. Яс юм дээр эн чинь хашир хүнийг хэлээд байгаа юм шиг шүү дээ. Зүгээр л ярьж байгаа үйл явдлын гол дүрийг л мань хашир гэж хэлчихдэг те. Тэрэн шиг ингээд юм байж магадгүй. Харин мафия гэдэг яг үг нь хэрэглээнд нэвтэрсэн тухайд бол яг 1863 онд ийм бас юм байна. Сицил нэг жүжиг тавигдсан байна л да. Тэр нь одоо би нөгөө Италиар ярьж чадахгүй ч төгүүлж хэлье. Mafiosi della Vicaria гэж аахгүй. Mafiosi della Vicaria гэдэг. Энэ мафиосийн мафиосо болоод тэрнээс цааш маф болчихсон юм шиг байна. Тэгэхээр энэ үг нь ямар нэг гэмт бүлэглийг хэлээгүй анхандаа эн чинь харин тийм нэг ширүүн дөрвөн ирчүүд эсвэл хүнд гаруудыг ч юм уу те эсвэл нэг шоронгийн тэр нэг одоо соёлын орчныг ч юм уу илтгэдэг байсан байгаа анхандаа. За ингээд 1861 онд Итали улс ингээд нэгдсэн Итали улс болж цаг хугацааны нэвтрүүлгийн Гарибальдигийн дугаар дээр энэ тухай ярьсан байна. Итали улс нэгдсэний дараа өмнөд хэсэг нь өмнөд тал нь хойд талаа бодох юм бол тийм юу босрал муутай. Ер нь Өмнө нь жоохон муу, хойд нь хойд нь явахтай энэ ч нөгөө Герман, Швейцартай ойрхон штэ. Тэ. Тэгэхээр нөгөө арай өөр хэрэг. Хойдчуулын нөгөө хүч чадал гэдэг үг гэдэг. Улс орон болгоно нэг иймэрхүү байна. Хойд нь дандаа илүү тий. Тэг өмнөд хэсэг нь болохоор тэр нөгөө босрал муутай, эдийн засгийн хүнд үйлдвэржилт баг байхгүй. Тэгэл нэг кинон дээр харсан ч нэг те одоо Сицилигийн гүз чинь л нэг за ус уузмын талбай ч юм уу те нэг тиймэрхүү юм байдаг штэ. Тэгэхээр тэнд юу болж байгаа гэхээр засгийн хяналт бас сул болчих. Яг тиймэрхүү орчинд. Засгийн хяналт сул байгаа газар яадаг гэхээр тэр орон зайд гэмт бүлэглэлүүд гарч ирнэ. Тэ? Хятадын одоо тэр триад байна уу, Мексикийн картел байна уу, Орсын мафууд яг л тийм хаана засаг төр сул байна. Эсвэл самуун байна те энэ нийгэм өөрөө ороо босгоо тэгэхэд л яг тэд нар гарч ирдэг яг. Орхоо шивчиг үүрээ барьж амжих нь шүү. Тий. Италийн маф ч гэсэн яг симхийгээр Сицилид анх бий болсон шалтгаан тэр юм байна. За. Яг энэ 19-р зуунаас эхлээл маф гэж нэрлэдэг болохоос биш. Сицилийн бүлэглэл өөрсдөө болохоор маф гэж нэрлэдэг. Харин Коса Ностра гэж нэрлэдэг. Өөрсдөө бол энэ орчуулах юм бол бидний зүйл, бидний юм гэсэн утгатай. Биднийх гэдэг утгатай. Орчуулбал. Тэгэхээр анх гадны нөгөө янз бүрийн нөлөө харийн төрөмгийллээс өөрийн гэсэн юм хамгаалах тэр өмчөрхүү сэтгэлгээс үүссэн юм шиг байгаа. Энэ биднийх шүү гээл те. Нэг гоё их оронч ч юм уу. Тиймэрхүү байдлаас энэ Коса Ностра гэдэг. Тэгээд тэр нь цаашдаа бидэнд ингээд маф гэд явцсан байна л да. За дарангуй болон бурангуй засаг нь гэмт бүлэглэлтэй орон зайгаа тийм булаалдах шин чанартай байдаг. Ер нь мөн чанартай. Ийм дарангуй ч юм бурангуй засаг. Төрийн бүх төвшөнд одоо чинь жижиг авилга нэвт шингэсэн байдаг шүү дээ. Одоо манай усад бол ялангуяа авилга бол манайх баруун чи харсан ч авилга шүү дээ. Их одоо хөгийн нийгэм бид нар туулж шүү дээ. Харин тийм ээ. Энэ яг л нөгөө мафийн хамгаалтын мөнгөтэй адилхан байгаа байхгүй. Мафийн хамгаалтын нэг мөнгө гэж байдаг те нэг одоо киноны дээрээс харахаар те ингээл нэг дийлгүүр нэг үсчин ч юм уу те нэг мафийнханд сардаа нэг төгрөг өгчөөл тэгэл хамгаалуулаад байж байдаг. Манай төрч нь бас нэг тиймэрхүү шүү дээ. Ер нь нэг жижигхэн ингээд нэг юутай нэг авилгачтай те хаасаагүй. Тэгээд тэднэрт нэг юм өгж ижил нэг өөрийнх нь бизнесийг нэг ингээд байлгаад байж байдаг. Нэг одоо
чинь 00 цагийн хуулийн үед одоо би чинь бар ресторан ажилладаг байх та. Нөгөө цагдаа нарт нэг хитэн төгрөг өгчөөл нөгөө ядаж нэг цаг ч гэсэн илүү ажил мөнгө олох гээд байгаа шүү дээ. Яг л эн чинь нэг адилхан байгааз мафтай. 00 цагийн хууль бол үнэхээр хэцүү шүү те. Тэгэхээр яг ийм нэг дарангуй болон бурангуй засаг нь тэгэхээр гэмт бүлэглэлтэй орон зайгийн булаалдах тийм мөн чанартай байгаа. Одоо шүүх хурлгүйгээр шоронд хийх, буудах нь мөн л яг мафийн аллах адилхтай яг адилхан болчиход байгаа байхгүй. Дүр нь өөр болохоос шиг ижлэхүү үйл ажиллагаа явуулдаг. Харин тийм. Тийм учраас дарангуй засаг эхлээд гарч ирэхдээ нэг бол мафтайгаа нийлнэ. Эсвэл орон зайгаа булаалдаж мафтайгаа үзэлцэнэ. Заавал. За Путин шин чанар адилхан болохоор тий. Путин яг тийм шүү дээ. тэгсэн тий. Тийм ч учраас нөгөө Бенито Муссолинигийн нөгөө фашист нам чинь мафтайгаа нийлэхгүй эсвэл үзэлцэхгүйгээд Итали засгийн ирсэнд гарахтаа гэмт бүлэглүүдтэй маш хүчтэй тэмцсэн байгаа. За. Тэгэхээр энэ чинь нэг яг адилхан нэг бурангуйл айл хэлнэ тий. Эннээс би авах юм уу чи авах юм уу гэдэг тэмцээн байна шүү дээ. Тэгэхээр Муссолини чинь одоо энэ фашист намын фашизмыг үндэслэгч шүү дээ бүр тий. Тэгээд Гитлер чинь тэрийг төгс төлтөр бүр муу мухагийн туйлруу аваадсан болохоос Муссолини тэгэхээр нөгөө гэмт бүлэглүүдтэй үзэлцээд ахаар гэмт бүлэглүүд хайчих бай. Италиас гарахаас өөр аргагүй бол. Тэгэхээр тэд нар хайчих байхэр ингээд жоохон тийм сул засаглалтай байгаа. Гэхдээ эдийн засаг одоо өндөртэй тийм улсыг онилсон тэр нь Америк нэгдсэн улс. Тэгээ тэнд очиж нутагч байгаа юм шүү тий. Тэгээ бидний мэддэг тэр гоё кино минь очиж явсан биш яг үнэ. За. Тэгэхээр Америк дахь тэр Сицилийн маф 19-р зууны сүүл 20-р зууны эхэнд маш идэвхтэй өрнөж байсан тэр цагаачлаас эхэллээ. 1920 он хүртэл 4 сая Итали хүн Америк нэгдсэн улс цагаачлсан байна. 4 сая штэ бүр. Жилдээ юм уу? Үгүй 20 он хүртэл ер нь 1890-ад оноос өрнөөл ингээл явсаар хагаад нэг 20-30 жилийн дотор эн чинь нийт Америкийн иргэдийн 10%-ийг нь бүрдүүлж байгаа. Тэр цагаачтынх нь 10.1 гэдэг чинь том цагаачтай байгаа шүү дээ. Тэгтэл эн чинь улс олгоноос ингээд цагаачилж байгаа таасч бүр очиж байгаа бүр Монголоос ч ганц хоёргүй очсон л байлгүй. Ингээд энэ болгоноос тэгэхээр 10 хүн тутмын нэг нь Итали байсан. Тийм. Монголоос буюу 50-аас очиж байсан шүү дээ. Тийм. Тэгэхээр чин тэр цагаач нарын 10.1 нь Италич байсан. Тэгэхээр бүр их давмгаад явж байсан. Маш өндөр энэ бол тийм. Тэгэхээр бөөнөрөө харь усад очиод цагаачлахаар яг юу болдог вэ тэр хүмүүст? Нөгөө эрх зүйн орчин чинь хэцүүдэнд ихэндээ эн чинь тий. Одоо төрийн хамгаалалт сайн байгаа шүү дээ. Тийм учраас тэр чин дотоодоо ямар нэг эмх журам эсвэл нэг хамгаалалт одоо хэрэгтэй болно да. Тэр чинь харь усад очиод тэд нар чинь хилний бэрхшээлтэй, мөнгөний бэрхшээлтэй ажил ер нь бүх юмний бэрхшээлтэй байгаа шүү дээ. Ялгуурлан гадуурхан тэдний чинь цагаашдаг тий. Тэгэхээр энэ цагаашдыг чинь нэгэнт ингэж хүч чадалгүй байгаа шүү дээ. Хүний нутаг л хүн гэдэг. Тэгэхээр дээрлэх өчнөө л гарууд гарч ирж штэ энэ чинь. Тэгэхээр цагаачд өөртөө төрийн хамгаалалт авч чадахгүй учраас арга буюу гэмт бүлэглэлийн нэгсэн мөнгийг нь өгч эхэлдэг байхгүй. Тэ цагаач нар чинь. Яг л тэгдэгтэй. Тий. За ингээд түүхэн их сурвалжууд дээр чинь 1890-ээс 1920 он энэ 30-ад жилийн хооронд Америкийн олон хотод хар гар гэдэг нэртэй бүлэглэл байдаг. Хар гар гэдэг. Энэ бүлэглэл яа гэхээр худалдаа арилжаа эрхлэгчдийг эргээдлээ л те. Мөнгө авна. Тэр үхгүй бол дэлгүүр лангууг нэвдэн зодож нүдэн бүр эсэргүүцээдээ бүр алчдаг байгаа. Тэр тухай бол өчнөө ном сурвалжууд дээр байгаа шүү дээ. Тий. Кинон дээр яг харагддаг те. За ингээд жишээ нь 1891 онд одоо бас бүр 130 жилийн өмнө Нью Орлеанс хотын цагдаагийн дарга байгаа бүр хотын дарга нь. Ингээд хотын цагдаагийн дарга. Дэвид Хеннеси гэдэг. Түүний биед ингээд одоо тэр гэмт хүлэглэл халдсан ба. Гэмт этгээдүүд ойртож ирээд яасан гэхээр ингээд шоткан гэд буугаад штэ. Тэрийг ингээ хөрөөдөд богинохон болгож жаад нэг тий нэг богино шоткан болгож жагаад Хеннеси гэд тэр даргаыг бууцчихгүй. Хотынхан тэр цагдаагийн даргаыг шерифээ тий. Тэгэхээр мэдээж нөгөө шериф чинь өөрөө өөдөөс нь гал нээж буудалцаад бүр араас нь хөөж барьсан ба. Цагдаа нар за ирээд нөгөө дарга дээр ирээ тий. Хэн бууцсан гэсэн чинь цаа чинь ингээд өөрөө шархацсан бааш. Даагочуд гэсэн байгаа байхгүй. Дааго гэдэг. Дааго гэдэг нь Диего гэж. Одоо энэ болохоор зориуд гажуудсан дуудлага зориуд тэгж хэлдэг юм л да. Испанчуудыг тэгж хэлдэг гэсэн байна. Даагочуд гэдэг. Бид нөгөө орсуудыг чинь Иванууд гэдэг шүү дээ. Тэр дэдлэн даагочуд гэхээр эдгээр шууд нөгөө испанчууд юм байна гэд. Гэхдээ тухайн нөгөө бас үйл явдлыг харж байгаад Испани, Итали хүмүүс чинь хоорондоо маш төстэй харагддаг. Тэнгүүд энэ нөгөө шериф маань зүгээр нэг те андуураад тэгэлсэн юм шиг байна.
Америкчууд нөгөө Азиудын хооронд нь ялгадаг шүү дээ. Бид нар ч болохоор өөрсдөө мэддэг ш. За энэ хараас нэг Солонгос энэ Хятад байна гэдэг. Энэ Япон явж байна гэдэг. Нөгөөдөл чинь бүгд л хятадчтай баг. Тий. Яг тэрнтэй л адилхан. За ингээд нөгөө тэр Дэвид Хейнс гэдэг энэ шериф маш идэвхтэй ажиллаж байгаад Провенцано, Матранга гэдэг хоёр тэм Итали гэмт бүлэглэлийн гишүүдийг одоо шоронд хийсэн ба. Цагдаа нар бол 19 Итали хүнийг баривчилсан байна л да. Энэ чинь бүр 135 жилийн өмнө ярьж байгаа шүү дээ. Тэгсэн чинь бүгд шахуу гин буруугаар тогтоогдоод хэрэгүүд нь хэрэгсэхгүй баш таарсан ба. Тэгэхээр бүр 19-р зууны сүүлээс Америкийн цагдаагийн байгууллагад шүүх засаглалд мафийн нөлөө орчихсон байсан гэсэн. Тэгэхээр маш шүү дээ. Эртнээс явсан. Тийм биш. Нотлох баримтыг зүгээр айтаахан болгоод тавьсан байсан шүү дээ. Яг үнэ. Тэгээд 19 үнэг. Тэгсэн чинь тухайн үеинд иргэдэн одоо тэр үчи маф зүгээр хэдий ингээд нөгөө шүүх цагтаар орцсон байсан ч гэсэн бас илэрхий бас хүчтэй болчоог байсан. Тийм үе учраас яасан гэхээр иргэд өөрсдөө нөгөө 19 үний чинь 11-ний гудамжинд талцсан. Зүгээр энэ нөгөө буруутай шүүх хурлыг эсэргүүцээд. Гудамжинд зодоо талцсан. Тэгэхээр эндээс Америкт нөгөө бидний сайн мэдэх маф ба цагдаагийн зөрчил одоо эхэлж байгаа юм. Хурцсаж байгаа. Тийм байна. Бүр хүчрхийл бүр эвгүүрг орох нь тий. Нью-Йоркийн цагдаагийн хэлцээ офицер Жозеф Петрозино гэдэг нөхөр эн чинь одоо 1910-ад он гэдэг чинь хэдийн 115 жилийн өмнөх одоо юм ярих юм. Зөвхөн италиччууд дээр төвлөрч ажиллах. Тэгээ гэмт хэрэгүүдийг мөрдөн байцааж илрүүлэх тусгай тасаг анх байгуулад ажиллаж байгаа. Энэ Нью-Йоркийн цагдаагийн хэлцээ офицер. Тусдаа хэлтэс мэлтэстэй болбор тий. Одоо яг мафтай одоо бүр ингээ хэлцтэй болж шít мафтай тэмцэх. Тэгсэн 1909 онд Петрозино өөрөө Италийн Палермо хотод мафийн бүлгүүдийн талаар мэдээлэл авах ажилдаа явж байгаа байхгүй. Энэ чинь тий. Ер нь мафиг ойлгох гээд шүү дээ. Ер нь Италиг ойлгох гээд ер нь тэр Палермод ер нь гол төвн байгаа юм биш үнтергээд тэгээд ингээд нэг даалгавар аваад энийг нууцлаад явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь Италийн Палермо хотод явж исэн чинь зүгээр хоёр итгэхэд улаан нүрлэн шууд будаал алдсан. Аль хэдийн тэнгууд эн чинь дотоодоо мэдээлэх шүү дээ. Тийм биш. Мэдээлэгчтэй болчихж байгаа. Одоо нөгөө цагдаахан мафиг ийм том гэж бодоогүй явсан л хэвээр байгаа байхгүй. Тэгтэл цаанаа эн чинь бүх юмыг ингээд те аль хэдийн ингээд нэг сүлжээ аалсан сүлжээ шиг болцсон байгаа. Тийм тэр нэг нөхөр одоо ингээд тийм мэдээлэл авахгүй явж байгаа шүү гээл те. Тийм бүр төв алгацсан те. Тийм. Ингээд Петрозино нас барсны дараа мафийн эсрэг тэмцлийн гэрэлд баг нь болж хувирж байгаа энэ нөхөр. Тэгээд түүний оршуулгууд нь бүр 250 мянган оролцсон гэж байна шүү дээ. Цагдаа нар. Ард эргэцдэг нийлээд. Тэгэхээр ерөөсөө ийм олон хүн бас оролцсноо гэж чинь. Ер нь маф хаа сайгуултай ингээд нэг дарамттай муухай. Яг үнэ тийм байна. Хамгийн гол нь энээс болоод бас Италид очиж мөрдөн байцаалт явуулах зориг зүрхтэй цагдаа алга болцсон. Амар. Кино. За ингэж явж хагаад одоо Америкт нөгөө 1920 оноос эхэлтэй нөгөө балаа хууль гарна. Тэр бол хуурай хууль. За нөгөө ариг дарс цогтруулах ундаа зарахгүй гэдэг мэдрэл мутах хууль. Энэ хуурай хууль батлагдсан нь юу болсон гэхээр одоо энэ Италийн мафиудын хувьд түүхэн эргэлт болж байгаа. Ер нь сүйдэрт нь юм хийх боломж олцсон. Тийм энэ чинь бүр мафиг цэцгэлүүлж байгаа байхгүй. Энэ одоо хорих тусам юу болдгийг энэ хэд мэн нэг жоохон харин тий жоохон түүх уншчмаар байна. Харин тий матер тий 1 хэсэг 0 цагийн хууль мэл гаруудын түүхэн мэддгүйгээс болж байгаа байхгүй. За ингээд яасан гэхээр нөгөө хууль бус ариг дарсны 8 чинь асар хүчтэй цэцгэлж. Тэгэхээр мафийнхан яасан гэхээр улам баяцсан. Тэгэхээр тэр мөнгөөр яах вэ? Цагдаа хүчнийхнийг урд нь зөвхөн тий ингээд хавуулж чаддаг гэсэн бол одоо ус төр давилахтай болсон. Хүшээ тэгэхээр на хуурай хуулийг чинь эднэр лоббиж жагаад бүр батлуулсан ч үеч магадгүй. Магадгүй шүү дээ. Магадгүй тий? Ил байж жахаар ер нь биднэрт бүх борлуулалтыг өггээл. Тий магадгүй шүү дээ. Бараг хим итгэвч тий. Тий, сте мэдтэй нэрээ. За ингээд нөгөө цагдаа шүүх одоо юуч бүр ус төр тий сенатын одоо гишүүдийг лоббиддаг, авилгалдаг болсон. Энэ үед Чикаго хотын хууль бус архины 8-ны яг судсыг нь барьж байсан хүн бол нөгөө алдарт Аль Капоне. Гэвч нөгөө хожим алдартай мафийн толгойлогчдын талаар нөгөө ярихдаа угсаа Аль Капоне ярих болохоор хоёулаа зөвхөн Аль Капоныг энэ хэсэгт орхиод цаашаа үргэлжлүүлээ. За ингээд хүч нөлөө нэмэгдийн хэрээр л яасан гэхээр мэдээч хэрэг эн чинь гэр бүл хоорондын тэмцэл бас өрнөд эхэлж байгаа. Гэр бүл гэдэг нөгөө манхан мафийн бүлэглэж ойлгоорой. Ахан дүүс тий. Өөртөө нөгөө брадархуд гэдэг чинь тий. Өөртөө гэр бүл гэдэг бол. Тэгэхээр гэр бүл ч гэсэн хоорондоо ашигын төлөө эн чинь одоо байлдаад эхэлнэ. Тий. Билууны том хэсгийг хадчих гал тий. Тэгээд 1931 онд Нью-Йорк хотод
яг хин ирэх мэдлэгийг тогтоох юм бэ? Хин яг энэ болгоныг удирдах юм бэ гэд. Тэгэд тэрэн дээр мафийн дотор нэг хоёр фракц ингээд хоорондоо байлдаж байгаа байхгүй. Эхлээд толгойлогч Жо Массерия алагдчихсан. Тэрний дараа гарч ирсэн Сальвадор Марцана бас ингээд алагдчихсан. Ингээд юм ширүүн. Гэтэл тэр хоёрыг алах тэр одоо явуулгыг нь болохоор хоёуланг нь өөр нөхөр захиасан байгаа байхгүй. Ингэж нөгөө гэмт хүлэглүүдийн хооронд нь дайтаж ингэж хүчгүй болгожоод өөрөө гарч ирэх гэсэн нэг бас нэг нөхөр. Тэрийг нь болохоор Азтай гэдэг хочтой Лучано. Азтай Лучано угаасаа итгэж хийсэн ба. Тэгэхээр Азтай Лучано яасан гэхээр Америкт Италийн мафийг дараагийн төвшөнд гаргасан гэж тооцогддог юм байна. Энэ ч жоохон нэг гудамжны маягийн байсныг нь өөр төвшөнд. Инновац хийсэн биш. Өмнө нь зүгээр л нэг баян хулиганууд байсан гэж бодъё л. Тэгэх юм бол Азтай Лучано яасан гэхээр эдрэг бүгдийн зохион байгуулалтанд оруулж гэлсэн. Яг энэ нөхрийн үед болохоор бүлгүүд нь юу болсон гэхээр бүр удирдах зөвлөлттэй. Бүр яг л компани шиг болсон. Энэ чинь дээрэмчд ч тий. Бүр алуурчд ч ер нь тий. Тэгэхэд удирдах зөвлөлттэй. Тэгэхэд нөгөө гэр бүлүүд хоорондын хуультай. Ингээ дотроо ингээд хуультай, тусдаа хуультай тий. Мөн гэрээ хилцээр хийх, мөн буугаар биш хил амаараа уучраалж хоорондоо сурсан ба мафууд заавал бие бинтэйгээ байлдахгүй зүгээр яг костюмтойгоо ирээд хоорондоо ингээд бизнес ярьдаг ийм болгосон нь болохоор энэ Азтай Лучано юм байна. Амар засаглал масгаллыг бүр алсан ч тий. За ингэж нөгөө цусан зам татуулж хөгцсөөр хагаад энэ нөгөө гэмт хүлгэлж хөгцсөөр хагаад одоо Нью-Йоркийн алдартай тэр 5 их гэр бүл гэдэг маф бий болсон түүхтэй юм байна. Тэгэхээр 5 гэр бүлийг танилцуулъя. За хоёул хамтран танилцуулаад юу тий. За Join Me-гээр сонсох юм. За манай Join Me-гээр сонин сайхан гэвэл яг бид нар нөгөө өвлийн монголчууд их хэмжээгээр гадагшаа аялдаг сезоныхаа дөнгөж гард гарчаал хэвээр талент тооцоотойгоо үзэл сууж байна. За одоо бол өнөөдөр миний ярих гэж байгаа аялал маань юу гэхээр Улаанбаатараас Бээжин рүү шууд нислэгтэй аялахгүй. Шууд нислэгтэй. Бид нар ч одоо ингээ Бээжин явахлаар ингээл галт ингээ газраар явах нэг жоохон ядрах гад. Нөгөө нэг олон шалганаар ороод чимдана чирэл Google тий. За ялангуяа настай ээж аваагаа дагуулж явж байгаа бол хүүхдүүдээ авч явж байгаа бол энэ бол туйлын нөгөө олон ийм нөгөө даалгавар хэцүү даалгавар биелүүлж нэг ард нэг гоё юм авах гэдэг юм шиг тийм уралдаанд орж байгаа юм шиг л явдаг яг хурдангуугаараа тэгээрээ ингэрэлгээд байдаг шүү дээ. Тэгхгүйгээр шууд нислэгтэй цагаа хэмнээд ингээд Бээжинд очоод Universal Studio цагаа хэрэм гээд за тэгээд мэдээж маш тав тухтай гоё буудалд буулгаж байгаа хоол нь бол асуудалгүй. Ийм гоё Бээжинг аялал яваарэ. Хятадын нэг гоё юм хоол нь үнэхээр асуудалгүй. Хоёрдугаарт манайхан цагаа хэрэм бид нэг ойрхон болохоор ингээд нэг үзчэндээ л гэж бодоод байдаг. Яг гоё үзээрээ. Тэгээд ялангуяа үзэхдээ maaхан цомирлог бүт хоёрын цагаан ирмийн нууц гэд нэвтрүүлгөө тэрийг үзчихэд үзэх юм бол бүр гоё шүү. Тэр нөгөө тоосго болгон дэр нэг те одоо чинь тэр нэг гарын ус тамга байдаг. Тэр хэрэг тоосго энтерх юм бол тэр тамгыг дарсан тэр үүдэр эзэн асуудалд орж одоо цаазлуулна гэдэг ч юм уу тэр болгон ингэ мэдэх нь их гоё шүү те. Тий. Тэгэж утга учиртай гоё үзэх ийм гоё Бээжинг аялал байгаа юм л да. За тэгээд энэ манай та нар Join Me цэгийн гэж ороод бүр хамгийн ихэнд байгаа Бээжингийн шууд нислэгтэй аялалд дараад орохлоор энэ аяллаа дэлгэрэнгүй ба хураангуйг харж байгаа. За энэ дээр ингээ харах юм бол хоол гэж тавьсан байна. Энэ хоол гэдэг үгний цаана их утга байд юм аа. За ер нь бол тухайн аяллаа компани байгууллагын соёл байд юм уу те. За тэгээд хэрэглэгчтэй хайрлах сэтгэлээс шалтгаалаад энэ хоол гэдэг үгний цаана жинхэнэ нууц ч юм bijдэг байхгүй. Зочид буудал гэдэг үгний цаана. За зарим нь 5 одтойг биччихнэ. Очихлоор 3 одны данч хүрхгүй нэг юм аимшигын 3 5 од тавьсан. Эсвэл хоол гэж хэлээд тавтааж одоо бийц чадхааргүй те нэг юм муухай нойл мойлтой ингээл юм юмд нь хүрхээс нэг жоохон сэжиг хөрмөр байдаг. Тийм газруудаар авчиддаг. А манайх болохоор үгүй. Манайхаар явсан одоо манай энэ хятад талын харилцагч компани бол үнэхээр ийм найдвартай байлаа гэдэг учраас энэ айлд явсан хүмүүс ер нь туйлын сэтгэл хангалуун ирдэг. Тэрүүгээр онцлог байгаа шүү. Тэгээ мэрэгжлийн компаниар аялаагүйгээс болоод хямдыг хараад гэх юм уу те. За нэг пэйж мэж дагаж явсан хүмүүс одоо бүр алуулж сая нэг хэдэн хүмүүс Таиландд очиж барьцаалагдаад. Хөөх тэгэл шүү дээ. За maaхан тэгэхээр нөгөө маань цомирдгийн Join Me-гээр явах юм бол их амар нөгөө зээлэр явчих болдог. Одоо чинь Бээжингийн энэ шууд нислэгтэй аялал гэдэг чинь өнөө өглөө гараад өдөртөө сайхан зугаалаад эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 5 өдрийн аялал та хэрэг лизингээр явах юм бол сар болгон ердөө 116 мянган төгрөг төлөх юм шүү. Тий. За баярлалаа.
За одоо Нью-Йоркийн 5 гэр бүлийн эхнээс нь танилцуулъя. За эдгээр 5-ын эхнийх нь Genovese-ийн гэр бүл гэдэг байна. Энэ 5 гэр бүлээс хамгийн хүчтэй, хамгийн ам бүхтэй гэж тооцогдож байсан. За гол удирдагч нь болохоор Фрэнк Костелло, Вито Genovese нарын. За Фрэнк Костелло гэдэг энэ одоо гэмт хэрэгтний тухай ярьж байгаа шүү манайхаа нэг гайхалтай сайхан хүний тухай огт яриаг шүү те. Нэг дандаа нэг алуурчин гэмт хэрэгтнийг яриа шүү энэ дугаар дээр. За Фрэнк Костелло галт зэвсэг авч явсан хэрэгээр шоронд суугаад гарснаас хойш дахиж хизээч би буу барихгүй гэж амласан баг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь үнэхээр амлалттай хүрсэн баг. Өөрөө гэхдээ буу барихгүй л байхгүй д. Яг үндэ те. Тий. Бусдаар үйлдүүлнэ гэж нэг юм байна те. Тий. За ингээд энэ Фрэнк Костелло буу зэвсэг алаан хятанаар биш улс төрийн нөлөөгөөр асуудлыг шийдэхийг эрхэмж явсан баг. Тэгэхээр одоо нөгөө нэг одоо улсын ихрлийн гишүүдийг сайд нарыг ерөнхийлөгч гэж модоод энэ ч нөхөрч юу байх нь шүү дээ. Тэ. Юу гэдэг чинь. Хармандаа ихнэ. Хармандаа ихнэ. Тийм учраас түүнийг бүр доод ертөнцийн ерөнхий сайд гэж очилдог байсан баг. Сүудрийн юм уу та. За ингээд Костелло толгойлогч болоод яг 11 жил болоод байсан чинь Вито Genovese гэж нөхөр Италид цөлөгдсөн байсан байна л да. Тэр эргэж ирэнгүүтээ нөгөө Костеллог чинь шахаж агаад өөрөө толгойлогчлсон ба. Тэрнээс хойш энэ гэр бүл Genovese гэдэг нэртэй болсон ийм учиртай байна. Вито Genovese гэдэг нөхөр толгойсон учраас. Яг тэр жил нь Нью-Йорк, Нью-Жерси, Чикаго, Флорида, Баффало, Пенсильвани гэдэг Америкээс өнцөг болон бүрээс нэг бөөн толгойлогчд ирээд хуралдсан ба. Яг бид нар залмаас эцэг кинонд хардаг шиг ингээд бөөн гооштой тий өвөөнөр байгаа штий гэх юм тий эсвэл залуучууч. За ингээд хуралдсан. Хурлаар яг тий одоо энэ Вито Genovese чинь өөр ингээд толгойлогч болж байгаа штий одоо энэ өөрийнх нь гэмт хүлэглээ. Тэгэхээр хурлаар энэ шин толгойлогч Витогийн эрх мэдлийг батламжилж байгаа. Нөгөө бас бусад толгойлогч нар чинь. Энэ чинь бүр одоо ингээд шашны зам шиг болж штэ баг тий. Удирдах зүйлд орж байгаа. Удирдах зүйлд орж тий. За ингээд энэ хурлаараа ингээд хоорондоо байгаа бас маргаанууд байгаа штэ. Тэ тэрийг шийдвэрлэж. Цомирлогоо энэ эсэн чихрийн бизнесийг тэ би Баянгол дүүрэгт би эзэмшээжтэй цомирлогоо чиний хүмүүс яагаад дэлгүүр нээгээд байгаа юм бэ гэдэг ч юм. Чи Баян зүрхэл авалтаа гэдэг ч юм. Ингээд одоо нэг иймэрхүү юм ярьж штэ. Бас хажуугаар нэг хар тамхи ярина. Бас нөгөө аимшигтай муухай юм ярина л да. Гэтэ энэ чинь бас бизнес хийдгийг ойлгоор юм аахаа. За ингээд хоорондоо маргаануудаа шийдвэрлээд. За хар тамхины 8-ыг хэрхэн тэ энэ одоо улс даяар эсвэл бүр дэлхий дээр хэрхэн бүр өргөжүүлэх вэ гэдгийг ярьж байгаа. Тэгэд хамгийн гол нь бас үндэсний хэмжээний эркетийн бодлогоо босруулах хэрэгтэй энэ хурлаар. Тэгэхээр одоо амар юм байна гэсэн. Хүмүүсийг айлгаад ингээл атган дотроо байлгаж явах стратеги босруулах юм. Зөвхөн иргэдэг гэлтгүүн төр зэсгийн удирдлагуудыг хүртэл, сайд нарыг хүртэл, цагдаагийн даргаыг хүртэл, шүүх цэцэглийг хүртэл энийг босруулах хэрэгтэй байхгүй энэ хурлаараа. Харин хурал болох газар нь Апалачин гэдэг нэртэй бяцхан нэг даруухан хот байгаа. Бүр өстой бяцхан их гоё зүгээр тайван хот. Энд нөгөө хурлаа явуулах хэрэгтэй нөгөөдөл чинь. Апалачин Италид юм уу Америкт? Америкт. Америкт юм уу те. Тэгээ одоо энэ чинь нөгөө Витогийн эрх мэдлийг батламжлахаас гадна нөгөө саяны хэлсэн юмнуудаа энэ хурал дээр л зэгцэлэх гээд байхгүй нөгөө мафийн толгойлогч нар чинь. За ингэсэн чинь тэр хотод баахан үнэтэй ганган машин. Баахан тийм ганган хосолтой хүмүүс ингээ мерсэр үзэгдээд эхлэхгүй. Энэ чинь хурлыг зохион байгуулах гэдэг энэ чинь урднаас те нөгөө гангашуулчих үүрэгдэхгүй. Хараал те гэж байгаа шүү. Тэгэхээр нутгийн цагдаа нар гайхнаад юу болоод байна гэд. Тэгэд мөрдөн шалгалт ингээ нууцаар явуулсаар за яг юу болох гэдгийг бүгд мэдсэн ба. Тэгээ нэг өста сайн нууцлж чадсан. За ингээд яг хурал болсон. Яг хурал болоход нь цагдаахан нөгөө холбооныхч бүгд ярьж ороод. Тусгай ажиллагаа явуулсан уу? Тий. Ажиллагаа гэстэй үнэхээр сайн бэлдсэн учраас гангстерууд бүр нөгөө барьцаалдаа зарим нь бүр ингээ шавар дундуур явган нүцгэн зүгтаагаад хачин болж байгаа байхгүй. Бид нар нөгөө 1957 оны талаар ярьж байгаа ш. Яг кинон дээр бид нар ч гардаг чи яг л тийм болт юм байна. Би одоо чиний яриг сонсол яг л кино үзээд байна. Харин тий. Тий. За ингээд тэндээс нөгөө 60 гаруй хүнийг баривчилж байцааснаар Италийн маф үндэсний хэмжээний сүлжээ болсныг Америкчууд анх удаа мэдчихэ. Ямар их бүр өөртөө гар хөлтөө бүр ингээ өнцөг боломжтой байсан бэ гэдгийг. Бүр бүх мужид, бүх хотод, бүх тоосгонд, бүх одоо бизнес тий төрийн одоо тий ингээд байгууллагуудад ийм амар орсон гэдгийг анх удаа л мэдчихэ. За ингээд нөгөө Вито Genovese чинь үүнээс хойш 2 жилийн одоо дараа хар тамхины эргээр ингээд шоронд орч ямар ч байсан. За ингээд 60-аад он болчихж байна тий. 60-аас
80-ад оны хооронд болохоор Антони Салерно, Винсент Жиганте гэх мэт одоо хуурамч босс болж байгаа. Бид нар ч нэг 5 гэр бүлийн нэг гэр бүлийн л ярьж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө Нью-Йоркийн 5 гэр бүлийн Genovese-ийн гэр бүлийг ярьж. Тэгэхээр нөгөө Vito ч нөөр шоронд орсон. Тэнгүүд энэ хугацаанд одоо 60-аас 80 оны хооронд хуурамч босс болж. Хуурамч. Аха. Царайн зүс нь Тэр нь адилхан юм уу? үгүй олонний өмнө харагддаг нэг босстай л байхгүй. За. Уцан үгэлтэй. Тий. Одоо чи яг эзэн гэж бод бүр цаана. Тэнгүүд би зүгээр ингээд эзэн юм шиг харагдана. Тэнд очиод нэг тиймэрхүү аялаад гэхлээр нэг тиймэрхүү хийгээ явж идэх те. Яг жинхэнэ эрх мэдэлтэй шийдвэр гаргадаг толгойлогч нь болохоор хөшгөний цаанаа сууж байна. Тэр нь хин мэддэг. Тэгэл нөгөөдг л хайгаддаг. Тэнгүүд нэг нь болохоор үнэхээр тэгээ өстой тий би толгойлогч нь гэл явааддаг. Тийм байна. Одоо нөгөө Антони Салерно, Винсент Жиганте гэдэг хуурамч боссуудтай байсан гэсэн шүү дээ. За Винсент Жиганте гэдэг одоо босс нь бүр ингэдэг. Сэтгцийн өвчтэй болж жүжиглдэг бас. Ер нь. Ашиг нь юу юм бол тэгэхээр энэ чинь бүр ингэж харин ашиг нь хэлнэ. Заримдаа ингээд гэрийн халаацтай годомжинд ингээд тэнийг хүн шиг ингээд явж зэ. Ингээд тэгж жагаад гэрлэг орчин. Дандаа жүжиг. Ингээд яг мэдэр нутам шиг болно. Ямар нэгэн хэрэг тулахад хэрэг хүлээх чадваргүй гэж харуулах гэдэг байхгүй юу? яана тий нэг очоо бууд чинь өө энэ хэрэг хүлээх чадваргүй хууль итгэдэг юм шүү тий. Яа. Тий. Эдгээр ч бүр ийм болтлоо бүр одоо бүр солиорчсон гэсэн үг. За ингээ 1985 оноос эхлээд маш олон тооны баримтчилгаа, маш олон тооны шүүх хурал явагдаж том толгойлогчдыг нэг торны цаан суулгасан ба. Харин одоо л энэ гэр бүл ихээхэн хуймагдсан ч гэсэн гэтээ бас идэвхтэй байсаар л байна. За Нью-Йоркийн 5 алдартай гэр бүлийн хоёр дахь нь болохоор Гамбиногийн гэр бүл гэдэг. Тэд болохоор энэ нөгөө Genovese-ийн гэр бүлээс илүү харигсан. Нөгөөдөл нь болохоор бас нэг бизнесмен талтай байхгүй. Тэгээ улс төрч эднэрийг зүгээр хахуулдаг ч юм уу те. Нэг сүрдүүлэх тиймэрхүү энэ болохоор харигсан. 1930-40-од онуудад үндэсний хэмжээнд бүр гэрээт аллага гэдэг байсан. Гэрээт аллага. Тэдний хамгийн харигс удирдагч болох Альберт Анастасия гэдэг. Гэтэ эрэгтэй шүү. Тийм нэртэй. Бүр арга мэх сууцал огт ашигладаг. Зүгээр бодчих. Тийм. Бэлэр цагаан юм би. Шууд гудамжинд цагдаа нартай бодолцаал гудамжинд ил цагаан аллага хэтлэг үлддэг гэсэн. Энэ нөхөр толгойлогч болохоос өмнө бүр гэрээт аллагын тусгай тийм бүлэгтэй байсан баг. Нэр нь юу гэж Murder Incorporated гэдэг нэртэй. Аллага ХХК. Тийм л шүү дээ. Тий. Аллага ХХК гэдэг бүр компанитай. Тэр нь тэгээд улс бүртгэн авчт юм баг тийм байна. Мэдгүй зүгээр бүлийнх нэр. Бүлийнх нэр баг тий. За. За эн чинь тэгээ яасан гэхээр нөгөө 57 он буюу нөгөө амар томоохон хурал дээр цагдаа нар дайрч ордог жил болохоор энэ нөгөө харгас Альберт чинь нэг газар сахлаа хусуулж байхад нь хоёр багтаа итгэд орж ир буудаад алдсан баг. Энийний цаана дараагийн удирдагч Карло Гамбино, Вито нөгөө Genovese хоёр байсан гэж үздэг юм байна. Тэгэхээр Вито Genovese чинь нөгөө гэр бүлийн удирдагчтэй. Тэгэхээр тэр захиалсан байж магадгүй гэдэг. За тэгэхээр мэдээж хэрэгтгэр Карло Гамбино захиалагч байсан бол Карло Гамбино чинь одоо толгойлогч болно энэ гэр бүлийн. Яг Гамбиногийн үед болохоор Гамбиногийн гэр бүлийн алт үе гэж нэрлэдэг юм байна энэ гэр бүлд. Карло Гамбино 1976 онд бүр насны доройтлоор нас барсан. Энэ бол баргийн толгойлогчд олддог аз завшаан биш. Ястай ч гэдэг. Тий. Сэний тий. За тэрний дараа эн чинь Кастелано, Жонготи зэрэг бас удирдахч гарч ирж байгаа. 1992 онд болохоор толгойлогч энэ Жонготигийн баруун гарын хүн яасан гэхээр холбооны мөрдөх товчооны талд ажиллахгүй. Тэгсэн тэдэн дээр холбооны мөрдөх товч яасан гэхээр Рико гэдэг хэрэг үүсгэж. Энэ тайлбарлал шүү. Энээс болоод Рико үүссэн учраас гэдэг юм уу маш олон нөлөө бүх хүмүүс нь барьж шоронд орж. Рико гэдэг нь одоо би англиар сайн уншиж чадахгүй Racketeer Influenced and Corrupt Organization гэж амаа л да. Ракетний нөлөөтэй авилгацсан байгууллага гэдэг. Тийм байна хаа. Ингэж тодорхойлсон бүлэг дээр одоо нөгөө үүсдэг хэрэг юм байна. Одоо барууны гэмт бүлэглийн тухай кинон дэр маш их энэ үг ашиглагдана. Хэрвээ одоо чинь альва бүлгийг мөрдөн мөшгөж байгаа одоо цагдаа гэдэг ч юм прокурор хэрэгээ Рико болгохыг хүсдэг. Хэрвээ Рико гэдэг болгож чадах юм бол холбооны мөрдөх төвчөөс их хэмжээний хөрөнгө гаргаж өгдөг. Рико англилд орчвол. Тэгэхээр баг илүү хүч хаяад байгаа юм байна. Тийм баг ялт гэсэн үг.
Эсэргээр гэмт бэлэглэлүүд Ирико гэдэг хэрэгтэл орчихгүй байхын төлөө амиа тавьдаг. За. Тий. Чухал категори хан тий. Тийм. Тэгэхээр одоо энэ нөгөө Гамбиногийн гэр бүлийн 1992 онд нөгөө толгойлогч нь баруун гар нь шууд холбооны мөрдөх төвчөд ажилласнаар Ирико одоо ангилалд орсон байхгүй. Тэгээд маш олон хүний барьцлцсан. За ингээд Жон Готи шоронд орж. Тэгээд Жон Готи шоронд орсноос хойш Гамбиногийн гэр бүл нилээд ингээ агшаад одоо хүртэл нилээд хувигдмал маягаар үйл ажиллагаа явуулдаг юм байна. Одоо ч байдаг байна. Тий. Одоо Фрэнк Кали гэдэг толгойлогч нь чинь 2019 онд буудалж өгсөн байна. Тэгэхэд ямар ч тэд толгойлогч нь буудалж өгч яхийг бодвол нөгөө уламжлалаа авч явсан хിവэрэл ах нь тийм би тий. Тий. Сони юм а тий. За ингээд бусад гурван гэр бүлийн яг ингээд сайхан дэлгэрэнгүй ярих юм бол юу яач нь л да энэ чинь хоёулаа 10 цаг ярих. Тэгээд зүгээр сонирхолтой фактууд нь ярьж байгаа. За Лючезигийн гэр бүл гэдэг. Лючезигийн гэр бүлийн толгойлогч Томи Лючези нь болохоор маш сахилга баттай. Бүр маш зарчимч. Мөн насны доротлоор өгсөн цөөн хідэн удирдагчдын нэг. Тэдний гэр бүл болохоор Нью-Йорк хотын баг бүх бетон зурмын гэрээг гартаа татгцсан. За. Тэгэхээр чинь юу вэ? Хөдөлгөөний бизнесийн бүр ихний тэгвэл юу нэг шүү. Суурнах юм. Тий. Түүхийд тий. Түүхийд тий. За тэдний нэг бүлгийн гишүү Хенри Хил гэдэг нөхөр сүүлд нь бас холбооны мөрдөх төвчний талбаас ажиллаад тэгээ гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамрагдчихаа. Тэрний түүхээр 1990 оны Goodfellas буюу Сайн гэрчүүд гэдэг кино хийсэн юм шүү манайхаа. Роберт Де Нирогийн тий. Роберт Де Ниро мөнхаа. За бас нэг дөрөвд гэр бүл Бонаногийн гэр бүл гэдэг. Тэдний удирдагч Жозеф Бонано өөрхөн үүргээс цухтаасан гэж болно. Мафийн толгойлогч үүргээсээ цухтааж. Нөгөө хаах өгöd чинь нөгөө титмээсээ татгалцдаг шиг юм болж тий. Яг л татгалзаал бол шууд халуулна шүү дээ. Хөө тийм үү? Тэгэн шүү дээ. Болохгүй байхгүй. Нөгөө хамаг нууц, хамаг нөө хав явж байгаа тий. Энд чинь насан туршийн ажиллахгүй. Тэгээ яахын тэгээ алуулцсан уу? Яасан гэхээр 30 гаруй жил гэмт бүлэглэлээ өөрөө удирдах. Тэгээд эцэст нь өөрөөгөө хуурамчаар хулгайлуулсан байхгүй. Зүгээр л арилын алга бол хэлсэн юм байна тий. Угаасаа дараагийн нөхөр гарч ирэл өөрийг нь алаад тэгэл дараагийн толгойлогч болно шүү дээ. Эдний дүрмэн тийм юм чи. Тий. Тэгэхээр өөрөөгөө хулгайлуулсан. Тэгээд төрүүлж хөдөлсөн байхan. Тийм. Ингээд бүгд цаадгач нэг тий гэмт бүлэглэлийнхэн хулгайлж аваад тий хааны газар нударсан юм шиг байна гэд бүгд бодоод тэгээ явж исэн чинь Аризона мужид бүр амар жимэр амьдраад 98 наслсан байна. Наслт гэж үзүүлээд өгчээ. Тийм. Тэгтээ зүгээр байхгүй. 98 наслахтаа энэ хугацаанд тэр олон жил гэсэн үг шүү дээ. Маш олон 10 жил тэгж нуугдаад амар жимэр амьдрсан шүү дээ. Мөнгөний хувьд идэрч асуудалгүй шүү дээ. Тэгээд энэ хугацаанд ном бичсэн. 1983 онд өөрийнх нь намтрыг бичсэн байхгүй. За. Тэгсэн энэ юу гэсэн үг гэхээр мафиудын хооронд байдаг тийм Омерта гэдэг нууц хадгалах кодыг зөрчсөн анхны тохиолдолч 1983 онд. Хамаг нууцад хэлсэн юм шүү дээ. Энэ Бонаногийн гэр бүлийн дотор холбооны мөрдөх төвчөөний нэгэн төлөөлөгч бүр 6 жил нууцаар ажилласан баг. Бүр яг энэ гэр бүлд нь өөрийнхөө цагтаа тий холбооны мөрдөх төвчөөний хүн гэдгээ харах гэдгийг нөгөө мэддүүлэхгүй 6 жил баг хамт одоо хүн алгад нь хажууд нь хараа зогсож ийн гэсэн үг шүү дээ. Өөрөө ядаж алчихгүй ч гэсэн. Ядаж 6 жил гэдэг чинь тий. Тэгэл тэр нүүрний хоёрлын морилыг удирдсан бай. Хэцүү ажил 6 жил гэдэг. Ингэж ажиллаж байгаад яг эцэст нь яг 100 гаруй хүний эсрэг хэрэг үүсгэн баривчилдаг байхгүй. Энэ бос явдал. Хариуд нь мафийн удирдлага тэр нөгөө нөхрийн амийг $500 мянган үнэлт толгойг нь. Наашаа $500. Үгүй тэр одоо 6 жил байсан тэр нөхрийг олоод амийг нь зүгээр авсан хүнд $500 жаагна гэж байгаа. Тэгээд тэрний мафийн нэрийг нь болохоор энэ нөгөө холбооны мөрдөх төвчний мафийн нэрийг нь болохоор Дони Браско гэдэг. Тэгэхээр манай кино сонирхогчд тэгээ Аль Пачино, Джонни Депп нарын тоглосон Дони Браско гэдэг киног санаж ивэл тэр чинь энэ бодит үг байх нь байна. 97 оны кино. Тухайн $6,000 гэхэлэр мэдээж амар их юм биш. $500. $500 тухайн үед юу? Одооний юу? Одоо тэр аваад толгойг нь үнэлээд байгаа $500 тийм тухайн. Тухайн хагас. Баянч гэж гэдэг юм. Харин. За тавтах нь Коломбогийн гэр бүлийн толгойлогч. Жозеф Коломбо гэдэг. Холбооны мөрдөх төвчөөний дарамт бүр хитрхи их байна гэсэн гомдол анх гаргаж ирсэн ба. Италичуудад. Харин нэрмэнд орсон юм. Итали Америк иргэдийн эрхийн лиг гэдэг зүйл ингээд байгуулж
Тэгэхээр нөгөө гэр бүлээ одоо эдгэрч италчууч иргэний эрхийн хөдөлгөөн маягаар харуулах гэж оролдоод байхгүй. Бид бол маф биш, бид чинь зүгээр ингээл өөрсдөө эрхийг л хамгаалж байгаа гэдэг. Тэгээд ингээд дандаа ингээд жагсаал цуглаан зохион байгуулдаг. Италичууд ингээд бидний эрх зөрчигдөд байна гэл. Тэгжээд өөрийнх нь зохион байгуулсан 1971 онд тэр нийтийн жагсаал цуглааны үеэр яг өөрөө ингээд телевизийн камеруудын өмнө өөрөө алуулт буудуулаад өгдөө. Коломбогийн гэр бүлийн дотор 2 удаа бүр цустай гарч исэн гэж. Олон 10 гишүүд нь алагдж байснараа бас их онцлог. Тэгэхээр дотооддоо бас их дайтай. За ийм нэг 5 гэр бүл байна. За тэгээд за цаашаага бүтэц, ёслол, хууль, эдийн засаг, бодлого гэдэг элдв юмэр те. За тэрнээс өмнө хамтран ажиллаж танилцуулахгүй айгүй бол нөгөө дуустал ярьчих магад халуур ярианд халамт. За манай нэвтрүүлэг ивент гэж байгаа газар бол ногоон ирээдүг хөгжүүлэгч MMS компани. Тэгэхээр яадаг гэхээр MMS компани болохоор эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Одоо сэргээгт эрчим хүч, нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх, аж ахуйн нэгжүүдэд одоо бие даасан тийм эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг тийм мэргэжлийн хамт олон юм. Тэгэхээр цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт тийм үр ашигтай дэвшил технологи суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгоно. Жишээ нь хэдүүл ингэж зөвлөе л да. За мөнгөтэй болчлаа. За манай од мөндөр те хэдүүлээ бүр дэлхийд гараа. Гингүүд одоо манай студ жижигчлээ шүү дээ. Хэдүүлээ бүр үнэхээр гоё том студтэй болъё. Тэгэхгүй бол хэдүүлээ чинь одоо цомрлог яг ингээд эртэл ингээд өөр хүн бичиж байгаа бид нар хүлээдэг шүү дээ. Тэгэхгүй 2 3 студтэй болъё. Илүү гоё орон зайгаа том болгоё гэхээр чинь бид нар нөгөө түрээсийн байр хайхаар бас хэцүү. Уул нь болдог бол нэг гэр оролны хашаа аваад өөртөө студийн барилга барьчвал их амар те. Бүр яг ингээд өөртөө хүснээрээ. Ингээд яг ингэж харагдана камер нэнд байна гэд. Тэгээд ингэх юм бол гэр оролд нэг юм тутам байгаа шүү дээ. Одоо чинь ус. Тэгээд одоо цахилгааны шийдэл, дулааны шийдэл гэх юм уу. Тэнгүүд үүнийг MMS компанитай зөвшөлдөж чад эдгээр чинь маш мэрэгжлийн учраас тэгэх юм бол сайхан нарны хавтангаар бүх юмаа ингээ гоё хийж болох байхгүй те. Тэгэх юм бол дээврээ за ингэгээд. Энэ ямар гоё буянтай төсөл вэ? Бүр үнэхээр бүр сонсоход баясаад байна. Хамгийн гол нь би нөгөө энэ барилга дээр ночихсан байхгүй. Нэг ингээд маш том байшин гэзээ. Бүр маш том шиг хитэн давхар. 3 4 давхар л үг гэдэг их том одор чинь. Бүр бүгд яг нөгөө юугаар сэргийлж нарнаасаа. Тэгээд ороод тэнд бүх юм нь гоё. Ингээд зүгээр алхангууд л ингээд гэрэл асаал. Тэнгүүд наваг алхаад дуусангууд гэрэл унтраал. Тэрийг бас химнээд нь штэ. Тэгээд штэ. Би саяхан нөгөө Bloomberg-ийн нэг мэдээг уншаад юу яасан штэ. Бүр шилмэн татгаалцсан. Хятад улс сэргээгт эрчим хүчнийх нь хэрэглээ нөгөө нэг нүүрснийх эрчим хүчнээс энэ жил ингэж авч байгаа юм л. Яа, ямар сайхан. Энэ одоо тий. За тэгэхээр maaхан яг тийм ногоо ирээдүг хөгжүүлээ бас ийм ухаалаг те ирээдүйн 21-р зууны гоё шийдэлтэй тийм гоё одоо болъё гэвэл MMS компанид ер нь хандаараа те үнэхээр туршлагатай компани шүү. Тийм шүү дээ. Ялангуяа манайх шиг одоо тог тасардаг үйл явдал чинь зүгээр ингийн үзэгдэл болно гэж яриад байгаа юм. Юу ч яриад байгаа юм тий. За мафийн үйл ажиллагааг манай үзэг сонсогчд ерөнхийдөө мэдэх баг. Гэтэ товч бас дахиад тайлбарлая. За гол үйл ажиллагаа нь бол хууль бус зах зээл дээр л явагдана. Тэр нь хар тамхи зэвсэг гэх мэттэй. Мөн эзэмшил нутагт эднэр чи өөрсдөө гэсэн. Одоо цомрлог бол баян зүрх дүүргийг эзэмшдэг бол зандаа баян голыг эзэмшнэ гэдэг ч юм. За би сухадрыг авчаа. Тий. Тэгэхээр эзэмшил нутгийн тэр иргэд бизнес эрхлэгчдээс татаас авна. Тий. Тэгээ мөн төрийн албан тушаалтнуудыг авилгадна. Эсвэл сүрдүүлнэ. За ийм маягаар ажилдаг маф гэдэг бол. Бүтцийн тухайд бол за холбооны мөрдөх төвчнөөс албан ёсоор гаргасан нэг юу байгаа. Нэг хуудас материал. Нью-Йоркийн 5 гэр бүл гэдэг. Тэрэн дээр гэр бүлийн бүтцийг ингэж заасан ба. Толгойлогч байна. За хамгийн дээр нь. Тэгээд underboss буюу толгойлогчийн баруун гар байна. Тэгээд түүний дараа консильери буюу зөвлөх байна. Тэрний доор капо буюу ахмадууд байна. Тэрний доор цэргүүд байна. Тэгээд хамгийн доор туслахууд гэд ийм 6 зэндатай төвшөнтэй. Горилогчд гэж байна. Горилогчд болохоор эн чинь мафийн гишүүн болчих гээд шүү дээ. Горилогчд бас тийм байна. Албан ёсоор гишүүн болохдоо нөгөө түрүүний хэлдэг омерта гэдэг тангараг өргөн. Омерта. Тэр нь дуугүй байх буюу гэр бүлээс гадагш хинт ч хизээч нууцаа задруулахгүй гэдэг ийм тангараг. Зарим гэр бүл зөвхөн бүр аллаг үйлдэж байсан хүнийг л эсвэлдэг. Жишээ нь бүр тийм юутай. Одоо эхний шалгуур хүн алсан бол. Тий. Одоо энэ мафийн гишүүн болохын тулд чи хүм алсан байх хэрэгтэй гэж. Бүр ийм журамтай байсан байна шүү дээ. Маш амар.
1963 онд Валакигийн сонсгол гэдэг нэг дуйлент хэрэг болж исэн байна. Нөгөө Женовезийн нөгөө гэр бүлийн Жозеф Валаки гэдэг этгээд мэдүүлэг өгсөн юм байна л да. 63 онд. Энэ мафийн яг гишүүн хүн ил тодор мэдүүлэг өгсөн анхны тохиолдол юм байна. 63 онд. Тэгэхээр тэрнээс өмнө эдгээр баригдсан ч дугайсараа л дуустдаг гэсэн үг тийм. Тангарахтаа байхгүй. Тэр дуурхал юм бол өөрөг нь хэнийг нудрна гэдэг мэдэж. Нөгөө эдрийг чинь дуурхахын тулд хуулиндаа илүү том өөрчлөлт оруулаад байгаа байхгүй. Одоо гэрчийг хамгаалах ч юм уу тий. Тэгээд тэгжиж л эдгээр дуурч эхлэв штэ. За Валаки тэгээд яасан гэхээр бүлэглэлийн тэр дотоод үйл ажиллагаа ёс журмыг маш нарийн тайлбарлаж өгч. За ингээд нэг л орсон бол энэчээс хизээж гарах боломжгүй болдог тухай ярьж. Тэр мафт нэг л орсон бол хизээж гарах боломжгүй. Бүх юм нэр өгч. Тий. Шинэ гишүүн энэ гэр бүлдээ насан туршдаа үнж байх тангараг өргөөд хэрвээ тангараа зөрчих юм бол бууны сум эсвэл хутганы эрэнд үхнэ гэдгийг хэлээд хурууны өндгөө зүсээд цус гаргадаг. Бас ямар нэгэн хутагт гигантний зургийг барьж байгаа шатаагаад хэрэг би тангараа зөрчих юм бол энэ мэт болтугай гэж тэгж тангаралт юм байна л да. За ингээ Валакиг мэдүүлэг өгч гиснээс хойш Вито Женовези чинь түүнийг алга захиалга өгсөн баг. Ийм гэрээт алгыг үхлийн үнсэл гэж нэрлэдэг гинэ. За 1962 онд Валаки шоронд байхдаа Джон Сап гэдэг хүнийг нөгөө Вито Женовезиг явуулсан хүн гэж өөрөө бодоод тэнгүүд турбаа үзүүлж тэ жад маягийн болгож чад шууд бүлж алсан баг. Шорон дотроо. Тэр нөгөө Джон Сап гэдэг нөхөр нь үнэхээр захиалгад алуурч мөн байсан хэсэг нь одоо хүртэл батлагдаагүй. Гэтэл эн чинь тэ ингэтлэл бас айж штэ одоо хүн болгон л өөрийг нь алгаж байна гэдэг. Одоостой бүр бүх юм амар санагдаж штэ. Валаки ч өөрөө цэрэгт байхдаа аллагад оролцож исэн, эргээд хийж мөнгө авдаг гэсэн, героины тээвэр хийж байсан. Өөрөө энэ чинь гэмт хэрэгтэн те. За тэгэхээр мафт нэг тангараг өргөж орсон бол гарна гэж байхгүй. Одоо тэр тахрын албаны хамгаалтанд орохгүй бол амьд үлдэхгүй л гэсэн үг юм. За энэ тэнд гарсан одоо хэрэгүүдийг мөрдөн шалгаж, илрүүлж тэмцэхээс илүүтэй тэ зохион байгуулалтыг тэр гимт бүлэглэлтэй тэмцэх эрх зүйн бүтцлэг хэрэгтэй байгаа. Жишээ нь дээрээс нэг 1970 онд хуульчлагдсан нөгөө Ирико гэдэг тусгай ангиллын хэрэг ч юм уу те. Энэс чинь мафууд үхлээ айгаад шүү дээ. Тэгэхээр эн чинь те. Тэгэхээр нэг гимт хэрэг гарахаар тэрийг хийн юм бол мэдээж тэрийг хийн л дээ. Гэтэ тэрнээс цаана зохион байгуулалтыг тэр уг үндсийн л одоо олох хэрэгтэй байхгүй. Түүнтэй тэмцэх. Зохион байгуулалттай одоо энэ гимт бүлэглэлийн эсрэг тэмцэхэд тэгэхээр хамгийн чухал нь гэрчийн хамгаалалт. Ерөөс. Би юм байна те. Нэгдсэн улсын маршалийн алба гэж байгаа. 1971 онд үйл ажиллагаа явуулж гиснээс хойш мафийн эсрэг хэрэгүүдээр өнөөдрийн байдлаар 19,250 хүнийг хамгаалтанд авсан. Гэрчийн хамгаалтанд 19,000. Олон хүнийг бас уруулж чадсан биш үү те. Манайхаар тахрын алба гэдэг юм уу? Тахрын алба ч байгуулагчид буцаад татан буугдсан санагдаад байгаа. Мэдэхгүй. За ингээд мафийн толгойлогчдыг болохоор шоронд хийсэн ч гэсэн шоронгоос үйл ажиллагаа явуулаад идэг нэг асуудалтай тулгарсан баг Америкчууд. Нэрээ. Бас нөгөөдөл чинь шоронд байхад нь нухчих тохиолдлууд бас гараад байгаа. Ингээд тэгэхээр 75 оны шоронгийн захиргааны тогтоолоор яг мафийн нөлөө бүхий этгээдүүдийг тусгаарлан хорж игснээр энэ явдал арай багассан гинэ. Яг мафтай холбоотой одоо хоригдсон хүмүүсийг арай өөр шоронд хийгдсэн байна тийм. Тэгэхгүй бол энэ чинь бүр утгаалтай төр. За энэ Коса Ностра бүлэгэл Муссолиnig үед нилээ дарагдчихсан аа. Нөгөө 2 дугаар дайнаас буцаад язганцсан баг. 80-аад он хүртэл баг ямар ч саадгүйгээр ингээд өргөжин тэлцсэн. За ингээд 1992 онд Сальвадоре Ирина гэдэг нэг удирдагчийн завраар хурдны замын доор байрлуулсан 500 кг тэсрэг бодисыг дэлбэлчихэж Италид. 500 кг тэсрэг бодис. Тэгсэн чинь тэр нь яасан гэхээр шүүгч Жованни Фалконыг амиг хөнөөчж байгаа юм л да. Тэгэхгүй амиг хөнөөх гээд одоо бүхэл бүтэн бүр хурдны зам уул дэлбэлээ тийм. Тэгсэн хэдэн 7 хоногийн дараа бас нэг шүүгч Пауло Борсилиног машинд нь дэлбээд алдсан ба. Энэ бол үндсэндээ төртөө дайн зарлж байна гэсэн үг маф. Алдагдсан 2 шүүгч сүүлийн 6 жилийн турш мафтай маш эрчимтэй тэмцээд бүр 475 нөлөө бүхий этгээдэг яллаад байсан юм байна. Эндээс Италийн засгийн газар мафи эсрэг хамгийн өргөн цар хүрээтэй ажиллагаагаа 1992 оноос хойш явуулсан.
За нөгөө Иринаг баривчлсны дараа Флоренц, Милан, Ром хотуудад одоо бөмбөг тэсэл жирийн иргэдийг хөнөөж соёлын өвд ингээд нөөдрч устгасан хэвээрэл. Гэтэ ямар ч сүүлийн жилүүд болохоор эрчимтэй ингээд маш их тэмцсэний үр дүнд Италийн маф эргээд хумигдсан, зарим нь харин хууль ёсны бизнес руу орсон гэж үздэг юм байна. Дүр нь өөрчлөгдсөн. Тийм өмнөх тэгэхээр түүхийн сөхөх юм бол гэмт хэрэг. Гэтэ одоо болохоор хууль ёсны те ингээд нөгөө сахарын бизнес те чи дуун жимсний бизнес хийгээл явж байгаа байхгүй. За ингээд овоо дарагдлаа гэсэн чинь нөө бас болоогүй. Цагдаа хүчний байгууллагуудын тэр хяналт, орчин үеийн технологийн дэвшлүүдийн нөлөөгөөр ялангуяа тэр өндөр хөгжөлтэй орнуудад зохион байгуулалтын гэмт хэргийн бүлэглүүд ихэнхдээ болон хумигдаад толгойлогч нь шорон сууж алагдж дуусж байгаа гэхэд уул нь болох юм. Уул нь ингээ сайхан тайвшрах гэтэл Европ техник чичрүүлсэн нэгэн Итали гаралтай маф одоо маш хүчтэй болсон. Индрангэта гэдэг нэртэй. Ингээд нэрний үед Африкч юм шиг энэ тэгчэр Индрангэта энэ төр гэдэг. Үндэ нь Андрагатия буюу жудаг гэсэн утгатай грек үгнээс гаралтай юм. За. Бусад мафууд томоохон хотуудад үүсэж байгаа шүү эхлээд. Харин Индрагета нь болохоор хамгийн алс бөглөө, хамгийн хөгжилт муутай, бүр хөгжил хүрдэггүй Калабриа гэдэг мужид үүссэн ба. Калабриа бүжийн нөлөө бүхий гэр бүлүүд энэ мафийг бүрдүүлсэн байна л да. Тэгэхэд энэ хүмүүс хоорондоо нөгөө үр хөвгтэй хооронд нь суулгаж муулгаад тэгэхэд бүр илүү одоо юу болсон юм бэ? Одоо үйл ажиллагаа өвлүүлэх маягаар ч юм уу илүү ингээд нэгэн яг гэр бүл шиг болсон юм байна. Тэр хөдөө бүглүү газар. Тэгж жагаад эдгээр ингээд томорцсон юм байна. 70-80-ад онд Италийн нөлөө бүхий хүмүүсийг хулгайлаад их хэмжээний барьцаа нэх замаар ингээд хөгжиж эхэлсэн ба. Тэгж жагаад 80-ад оноос бүр нөгөө Колумб, Мексикийн картелүүдтэй холбогдоод өөрсдийнхөө нөлөөний мужийн Joya Tauro гэдэг усан бомбыг Европт нөгөө кокаин нэвтрэх гол цэг болгоцсон юм байна. Тэгэхээр нөгөө Колумб, Мексикээс нөгөө кокаин нэрлээ эдгээр өөрсдөө бомбоор аваад тэгээд цаашаа Европ руу түгээдэг. Энэ Индрагета ийм болсон юм байна л да. Тэгээ 90-ад оноос эхлээд Европ яасан гэхээр кокаинд живж эхэлсэн юм байна. Яа, тий. Тэгээд улс бүрийн цагдаа, улс болгоны тэр хүчний байгууллага мөрдөн шалгаад ингээд явах тусам ирлийн үзүр нэг л газар очдөг. Тэр нь дандаа Индрагета. Индрагет нь бүр Герман, Швейцар, Бельги, Нидерланд, Канада, Австрали, Латин Америкт үйл ажиллагаа явуулдаг. 2007 онд буюу одоо бас энэ чинь 19 жилийн өмнө Дуйсбургийн хядлага гэдэг нэг үйл явдал болсон. Нэгэн Итали рестораны гадаа 6 хүнийг буудан хороосон ба. Бүр ингэж зүгээр л гадаа. Ер нь ингэж нүдэн дээр хүн бууж жална гэж аимшигч шүү дээ тий. Тэгэхээр энэ нь болохоор Индрагете бүлэглэлийн дотоод өш хонзон байсан байна. Хамгийн гол нь энэ алга Италид болоог. Герман улсад болсон. Тэгэхээр эн чинь ямар олон улсын шинжтэй тий ямар аимшигтай харгас мах босныг хүчний байгууллагууд анх удаа 2007 онд мэдж байгаа юм. Бүр ийм болтлоо гэдэг. Герман штэ тий. Индрагетийн бүр ил цагаан гудамжинд эркет хийхээс уул нь илүүтэйгээр санхүүгийн арга замаар улс болгоны ингээд салбар болгон нэвтэрч чадсан юм байна. Ингээд ер нь гэмт бүлэг шиг харагддаг. Тэд Европ даяар барилга, сэргээгт хэрчим хүч, хог хаягдлын менежмент, үйл хөдлөх хөрөнгө, олон нийтийн төсөл хөтөлбөрийн тендерт ингээд оролцоод бичдэг. Төртөө ил цагаан ямар ч дайн зарладаг. Ямагт нууц. Бүр үл анзаарах маягаар ажилдаг нь маш аимшигт. Ингээ 2010 оноос эхлээд Италийн засгийн газар Кремин гэдэг нэг ажиллагаа явуулсан ба. Тэгэд олон зуун гишүүд бүр нөлөө бүхий этгээдүүдийг мөрдөн шалгасан чинь бүр мужийн төвчний албан хаагчд, төрийн албан хаагчд, хотын дарга нь бүр дээрэс нь Германы хотын захиргааны ажилтнууд бүр хаа хамаагүй Канада улсын Онтарио мужийн захиргааны албан тушаалтнууд хүртэл энэтэй холбоотой тогтогдсон. Яана тий. Бүр юм аимшигт юм болсон. Тэд албан ёсоор гишүүн болоогүй. Нөгөө элдв нөгөө юм Тэр нөгөө юм тангараг магарга өргөөгүй. Тий. Гэхдээ эндрэтэйг ашиглаад сонгогчдын саналыг худалдан авдаг ч юм уу эсвэл эсрэг талаас үрдүүлдэг ч юм уу те засгийн газрын тендерийг яаж игээд авдаг те ийм л асуудлаар дандаа Индрагеттэй холбоотой. Ингээд 2021 оноос буюу 5 жилийн өмнөөс эхлээд өөр шинэ нэг ажиллагаа явуулаад одоо хүртэл энэ бүлгэлтэд тэмцээд ийлэхгүй л байгаа юм. 21 гэдэг ч одоо юу вэ? Өчигдөр шүү дээ. Тий. За эцэст нь хамгийн алдартай нэг 2 3 гангстеруудыг яриа. За нөгөө Азтай Лучано гэдэг
мафиг нөгөө их болгосон гэдэг нөхөр те. Мафийн зохион байгуулалт реформ хийж орчин үеийн хэлбэрийг бий болгосон жинхэнэ яг залмаас эцэгнэ гэж болно. Нацтай илвч яанаг. 1946 онд Америкт баригдаад Итали руу ачигдсан байна. Харин энэ Италийн нөгөө дээр дурдсан нөгөө нацгаа үетэй яг таарсан гэсэн 2 дугаар дайны дараах тэнд тэгээд ямар нэгэн ял шийтгэл хүлээхгүй жаж 62 наснда зүрхний шигдээсээр нас орсон. За нөгөө алдарт Аль Капоне Америкийн хуурай хуулийн үеэр хууль бус алкогол зараад хөлцсөн. Залуудаа баар нь зодон хийгээд тэгж явж байхдаа нүрээ зүсүүлж байсан учраас сорвдох гэдэг нэртэй болсон. Хууль бус архины 8 сүүлдээ мөрөдөө тоглоом руу, биеийн үнэлт рүү, эркет рүү ингээд бүр ороод өргөжцсөн. Цагдаа нарыг бүр амаар нь гарч авилгадаг байснаар алдартай. Чикагогийн хойд хэсгийн бүлэглүүдтэй гудамжинд ил цагаан буудалцдаг байсан. Тэгээд 1929 оны 2 дугаар сарын 14-ний Валентины баяраар нөгөө дайсагч бүлгийнхаа 7 хүнийг гаражт буудан хороосон байгаа энэ нөхөр. Аль Капоне өөрөө нэр цэвэр байхын тулд тэндээс бүр ингээд хол өөр хоцтой байгаа юм л да. За ингээд хувийн сахиулгынхан архины 8 алгын хэрэгэрд түүнийг ингээд одоо барихаар нөгөө юу олддгоо. Нотлох баримт олдохгүй байсан учраас татвараас зайлсхийс хэрэг газ үсгэл 11 жил ял өгсөн ба. Ямар аз жаргалтай зураг харагдаж байна тий. Гэхдээ энэ нөхөр чинь тархины тэмбүү гэдэг юм байдаг. Тархины тэмбүүтээс учраас 48 наслал нас орсон. Бурхан. Одоо Бэтмений заналт байсан пингвинийг Аль Капоноос сэтүүлсэн гэж олон хүн үздэг. За сүүлийнх нь Матио Мессина Динаро гэдэг Коса Нострогийн сүүлчийн багс. Түүнийг 30 жил ийн суржлаад олоогүй жоод сая 3 жил юм л алсан. 2023 онд. Нас л. Тэгсэн чинь яг гэрийн хажууд л байсан мөлий. Хамгийн гэрийн хажууд байсан 30 жил хайгаад болохгүйс ч хуурамч нэртэй гэрийн хажууганд амьдчихсэн бэл. Тэгээ яаж олдсон гэхээр нөгөө хуурамч нэртэй гэрийнхээ ойролцох эмнэлэгт химийн имчилгээ хийлгэж байсан чинь олдсон баг. Хавдартай байсан баг нөө тэгэхээр. Тийм тэгээ саатуулагдсан байх хугацаанд бүдүүн гэсний хор тавтараас нас орсон. Энэ одоогийн Коса Нострогийн сүүлчийн босс гэдэг юм. За. Муухай зэрэгтэй гэдэг юм. За ингээд шижил ухаан тань мэдгүй од өндөр суугийн бидний мэдгүй дэлхий энэ маф гэдэг энэ заваа юм талаар ярьлаа. Гүнээр заваа муухай. Тэр харт амхийг ингээд одоо харалтай байна тий. Дэлхий чинь бүр нэрээ улам л нэг муухай өнгийн эднэрл бүрдүүлж шít нэрээ. Харин тий. За ингээд өнөөдрийн дугаарыг аялах боломжийг Хүмбэр дүүрэтэ Join Me цэгмэн болон ногоон ирээдүг хөгжүүлэгч MMS компани үндэслэлээ. Студид цомирлог болон зандаа миний биел. Баярлалаа цамаа. Баярлалаа. За дараагийн дугаараар уулзлаа түр баяртай. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн явтга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.